Сайн 10 секунд болсон уу? Сайн байцгаана уу? За, дэрмэн алгаан. За, бид хоёр хар тамхитай тэмцэх албаны гадаа ирсэн байна. Тэгээд эд нэг шинэ контент эхлүүлж байгаа маа. Өмнө бид нар чи Нямка алгаа дээр бид гурав дандаа юм хөгжилтэй эрэг контент хийдэг байсан те. Энэ удаад бид нар шаал өөр эрс контент хийж байгаа. За, ямар ч та контент вэ гэхээр хар тамхитай тэмцэх албаны нэг өдөртөө бас танилцъя те. Ер нь бол зөвшөөрөл авах гэж нэлээд юм боллоо. Хүсэлт гаргасан тий. Өсвөр насны хүмүүс ингээ хэрэгтэй мэдээлэл өгч байгаа удаас өгч байгаа үднэс танай контент хийхийг зөвшөөрьё. Зөвшөөрөл өгсөн. Тэгээ бид хоёр ирсэн байна. Тэгээд хамт байгаараа их сонирхолтой контент болох хаа. За, орцгоё. Сайн байна уу? За, сайн байна уу. Дэрмэ. Асуултаа. За. Яг хаанаас яаж эхлэх вэ? Бид нар ерөөсөө та нар анхадаа орж иж болохоор учраа олох юм л да. За. Намайг Судан Чимэг гэдэг хар тамхитай тэмцэх албаны сэтгэл зүйч цагдаагийн ахлагчлагч юм байна. Тэгээ өнөөдөр та бүхэнд байгууллагынхаа үйл ажиллагааг ингээд танилцуулахаар буугаад ирсэн байж байна. Та хоёр маань хамгийн түрүүнд ийшээгээ бүртгүүлээд хувцас ишээ үлгүүлчихв. За тэгээ. Та хоёрынхоо хүсэлтийн дагуу байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулах гэж байгаа да. Баяртай байна. Асуух зүйл байх юм бол нээлттэй асуугаа авчаарай. За. Ямар ч хүсэлт авсанд баярлаа. За одоо бүгдээрээ манай энэ урьдчилан сэргийлэх сургалт мэдээллийн танхимтай танилцгаа. Сургалт мэдээллийн танхим. Тий. За таад манай шиг болчихгоо. Энэ одоо баг аптек шиг юм биш үү баг. Энэ яг ямар ч хэлцээ тий. За энэ маань одоо хар тамхины одоо хэрэглээ ба түүнийг таних шинж тэмдэг. Тухайн одоо бодисын хамаарал болсон донтогч этгээдүүд маань хар тамхитай тэмцэх албаны албаагч нарт шалгаад үзэхээр биеэс нь дээрх хэрэглэгдэхүүн болон тухайн бодисууд илэрдэг. Нөгөө зүү тарвирыг хүртэл одоо бичгээр өгдөг болсон шүү дээ. Олоороо өгдөг. Тэр чинь бас нөгөө төрлийн бодисыг нэг зүү тарвираар дамжуулж хэрэглэх. Тэгэхээр цустай зүү тарвираар хүний эрүүл мэндэд ямар хор охирол очих вэ? Илгэний бүх замын одоо вирус хээдэ хэвэ гэх юм. Ингээд шалтгаан нөхцлүүд маш. Бөөн сошиалч чинь жараараа вла ийм ангар юм юу гэдэг юм тэгсч. Энэ чи айгүй учиртай байсан юм биш үү? Энэ мансууруулах төрөл сэтгцэд нөлөө төрлийн бодисыг хэрэглэсэн хүний биед хамгийн түрүүлж нүдний хүүхэн хараа өргөсөх буюу нарийсах шинж тэмдгүүд илэрдэг. Тухайн одоо ямар төрлийн бодис хэрэглэж байгаасаа хамаарат одоо нийгэмд харьцаж байгаа иргэд бусадтай одоо харьцаж байгаа байдлаараа өөр үйлдэлдэг, зарим нэг нь инээдэг, зарим нэг нь төгшүүртэй ч гэдэг юм уу те ийм шинж тэмдгүүд илэрдэг. Маш хэцүү. Энэ одоо үнэхээр одоо бас харахаар ингэ зүрх хөтөлдөг. Тий яг үнэ. Монгол улсын хувьд биш те дэлхийн үндэстний хувьд одоо бас тулгамж байгаа маш том асуудал юм аа. Тэгээ залуучууд бас энийг бас тодорхой хугацааны дараа бас энэ зүйлийн хор уршиг ойлгох, бие биедээ нөгөө хор уршиг тайлбарлаж ойлгох, энэ зүйлдээ хизээж эвлэрэхгүй байхыг л бас уриалаасаа гэж би хувь хүний хувьас, албан хаагчийн хувьас бас хүсэж хэлмээр байна. За тэр ингээд зүгээр сураг сонсохноо л хар тамхи гээл яваад идэг яриа л идэг. Яг тэр хор уршигын талаар юус ямар ч огт мэдээлэл байсан байхгүй. Тэг яг мэдээлэл авсан чинь үнэхээр бас ингээд би зураг руу харахаас өөр нүд талтраа. Одоо ингээд битээр мэдээлэл авч байгаа чи одоо үзэж байгаа бүх хүмүүс ч гэсэн аим мэдээлэл авч байгаа байхгүй тий. Ингэдэм байх, ийм хор уршигтай юм байна. Одоо шууд эрүүл мэндэд ярьж штэ. Настаа ярьж штэ тий. Амь настай хүртэл ярьж тий. Аюултай. За ямар ч энэ танхимаас маш их мэдээлэл авлаа. Баярлалаа. За баярлалаа. За энэхүү төхөөрөмж маань болохоор мансууруулах эмсдэгс нөлөөт бодис хэрэглэх юм бол хүний царайнд хэрхэн өөрчлөлт гарах талаар гарч байгаа. Та хоёрын маань нэг нь бас туршаад үзэх үү? За нэг нь энд зогсож байгаа. За тэгэх. 6 жилийн дараа ийм болох нь шүү дээ тэнэ царай. Йоо, яар мартай болсон шүү дээ. Тураад. Ийм өөрчлөлтүүд гарах нь байна. Айжмаар ер нь хүний бүх эд эрхтэнд царай төрхөнд өөрчлөлт оруулдаг байгаа. За Ийм л болж штэ. бүр дуус юм байна уу? За ингээ гурлаа манай зөрчлийн хэрэг бүртгэлц рүү орцгоо. Ажилтны садаа болсон бол уучлаарай. Зүгээр. Тэгээ нэг ганц хоёр бас нэг асуумаар санагдаад байгаа. Тэгээд энэ эмэгтэй хүмүүсийн энэ хэрэгт нь хэрэг олгодгийг. Энэ мансуурсан төрлийн зөрчилд бол ер нь энэ оны байдлаар насан турш эмэгтэй хүн болон насан туршгүй хүүхдийн
холбогдсон зөрчил бол ихссэн байгаа. Тэгээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бол 33%-аар өссөн үзүүлэлттэй бол байгаа. Тэгж байгаа. Тэгээ буурах шулмал өсөж байгаа. Тэгээ Жил хэрэгжсэн. Тий, жил ирэх тусам ер нь өсөх хандлагатай байна л гэсэн үг. Тэгэхээр маш их гамшигын хэмжээнд бас хүрсэн юм шүү дээ. 90 юм уу ерөөсөө хэрэгэлдэг юм байна тий. За таны хувьд одоо эмэгтэй хүний хувьд яг энэ ажлыг хийхэд хэцүү нь юу? Сайхан ч юу вэ? Яг хэцүү нь юу байдаг вэ? Миний хувьд бол энэ ажил албандаа бол өөрөө бол дурлж тий. Ингээд ажиллаж байгаа албаагч байгаа. Тэгээд хэцүү болон сайхан ч талтай үе бас байдаг. Тэгээд одоо эмэгтэй хүмүүс тоон ихсэж гин гэж шүү дээ. Энд бол эмэгтэй албаагч ер нь бол байх шаардлагатай тий. Өнөөдөр бол илүү цагаар ажиллаж байгаа үе таарчлаа. За баярлалаа. За одоо та хоёроо би манай албаны дэд бөгөөд мөрдөн шалгах газрын даргатай уулзуулах гэж байна. Ингээд та бүгдийг бас яг энэ нийгэмд одоо тулгамдаад байгаа нийгмийн нэг талд бас ингээд асуудал болсон энэ асуудлыг хөндөж яваад бол талархаж байна. За яг өнөөдрийн нөхцөл байдлын хувьд одоо Монгол улсад яг Хар тамхи мансруулах үедтэй холбоотой нөхцөл байдал гэх юм бол жил ирэх тусам болвол гэмтэргийн тоо бол одоо 20-с 25%-аар өсөж байна. Өсөж байна. Одоо гаралт. Олон улсад бол Монгол улсыг хэрэглэгч орноор бол ер нь статустай одоо явж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ гэмтэрэг маань бол одоо ингээд шат тараатахаар дамжин өнгөрч байсан бол одоо хэрэглэгч улс орн болно гэхдээ нөхцөл байдал бол тодорхой хэмжээгээр бас өндөрч байна гэж үзэж болохоор яг нийт гэмтэрэгтэйгээ харьцуулахад одоо хувь нь бол бага юм шиг мөртрөө хор уршгийн хувьд бол энэ төрлийн гэмтэрэг нь бол нийгэмд үндэсний аюулгүй байдал. За энэ хүн амын удмын сан тий. За тэгээд иргэдийн амь нас эрүүл мэнд эдийн засгийн бие даасан байдал гэдэг ингээд нэг бусад гэмтэргийг бодвол одоо үзүүлэх хор уршиг нь бол нэлээд хүнд байдгаар бол бусад төрлийн гэмтэргээс бол онцлогтой юм гэмтэрэг байна. Одоо ер нь бол нэг чимээгүй тахал махал гэж яриад байгаа шүү дээ. Одоо хүнд мэдгэдэггүйгээр даалт хэлбэрээр одоо яваад байгаа гэдэг юм чи яваад байгаа шүү дээ. Тэгээд одоо яг энэ төрлийн гэмтэрэг маань бол яг өргөдөл гомдлоор бол бүртгэж ирэх нь бол ер нь ховор. Тэгэхээр бол ер нь бол нууц дал дараагаар одоо нуугдмал хэлбэрт, далд хэлбэрт одоо сая тахал гэж яриад байгаа ер нь бол далд хэлбэрт үлдэгдгээр онцлогтой. Тэгээд энэ төрлийн гэмтэргийг илрүүлэхийн тулд бол бас энэ албаны албаагчд бол нилээдгүй өдөр шөнө за одоо нилээ цагнаар зарцуулсан одоо нилээ хүнд нөхцөлд бол ажилтдаг албаагч нар байж байгаа. Өнөөдөр одоо юу байгаа байхгүй тийм одоо ажиллагаа байгаа. Өнөөдөр бол баримтлах ажиллагаа зөвхөн бас ажлууд бол бас байна. Ер нь бол манайх байнга ажилтаа шүү дээ. Ажилтгүй нь амралтын өдөрч ажилт. Яг хэрэг зүгээр өнөөдөр хэрэг байвал зүгээр бид нэр яах зүгээр нэ. Одоо болч юм бол мэдгүй л байна л да. Цуг бас яваад бас нэг сонирхоод үзүүл яа гэвэл зүгээр азаа үзэж асууж байна л та. Гэхдээ ичи болохгүй шүү дээ нуус ажиллагаа нэг болохоор бид нар бас болохгүй байхгүй юу юм бол болбол бол тий. Тодорхой хэмжээнд та бүх маань одоо яг гэмтэрэгтнүүтэй хэрхэн яаж тэмцэж байна, хэрхэн дайжилж, хэрхэн баримтчилдаг гэдгийг бас сонирхож байгаа шүү дээ тий. Биднээс бол ажлууд бол байна. Тэгэхээр та хоёр маань бас манай эрүүгийн зэгдэг хэлцээнд дарахтаа би одоо ингээд айдыг олгоод өгч чинь тэгэхээр тэн дээр бас бид бүхний ажлуудаас бас тодорхой хэмжээнд та хэд хүмүүс ойлголт авах бас болно. Тэгээд тодорхой төвшөндөө бас оролцож болох нь. Та бүхэнд орой мэнд хүргэе. За сайн тэгээд өнөөдрийн баримтчилгаанд ажиллагааны ажиллагаанд та бүхнийг оролцуулахад би холбогдох хуулийнхаа хүрээнд та бүхнээс төрийн болон албаны нууцыг хадгалах баталгаа авах ёстой. Та бүхэн энийг бас зөөр ойлгоорой. Унш танилцаа та. Гар үсгээ зурчноо. За. За амжилт гарцгаа юу. Дашлан баримтлах үйл ажиллагаанд оролцох гээд байж юм. Ямар сэтгэл төрж байна? Сонь нэг бэлгүүрүүд айгаад ах юм. Харин тийм айцтай байгаа ч Юу тий. Тэгээ бас нөгөө үзээгүй мос үсгээд байгаа болохоор бас нэг талаараа нөгөө талаас сонирхолтой байна. Ер нь хар тамхитай тэмцэх албаныхан ажлаа яаж хийдэг те. Тий. Сонирхолтой л байна. За хэдүүлээ явцгаая. Гадаа машин бэлэн болсон байгаа.
гэмт хэрэг болж байгаа шүү дээ. Газар дээр нь барьж авах шүү дээ. За. Энэ хэргийг одоо ер нь хэр удаан хугацаанд ингэж одоо судалж яаж байгаа хэрэг юу юм? Хард тамхи мансууруулах байцыг хууль ёсоор нэвтрүүлж нийлүүлж байгаа хууль бус урсгалыг талсан зогсоох зорилгоор сэжигтэй этгээдийг ер нь урт хугацаанд шалгах шийдвэрлэдэг байгаа. Одоо биднээсийн дайсагч байгаа сэжигтэй этгээд байна. Монгол улсын хилээр хууль ёсоор мансуурлан сэтгэц нөлөөт бодис хууль ёсоор нэвтрүүлдэг. 2 этгээд байгаа. Ер нь тэгэл хөвчлийн ер нь тэгэл дандаа ингэж орон цагаар л явдаг юм байна те ер нь. Тий. Ер нь гарч байгаа гэмтрийнхээ онцлог шалтгаалаад манай чиглэлийн гэмтрийг маань ихэвчлэн шөнийн цагаар үйлдэгддэг байгаа. Энэ хоногийн 24 цагийн хугацаанд л одоо сэжигтэй этгээднүүд маань хууль ёс үйлдэлээ хийж байгаа гэсэн үг. Ингэж ойлгож болно. Зөв. За ингээд суугаад л ингээд давхсан чи бүр маа жолооч дэритмэр сонирхдаггүй юу? Амар хурдтай явж байна бүрсэн. Яг цаг хугацаа хамгийн хожих гэж түргэн шуурхай байдлыг л хангуулахын тулд бид нас ингэж түргэн шуурхай хурдан явдаг л байгаа л та. За. За тэгээд ямар ч байсан тэгэл очие. Одоо гэмтрийн газар дээр нь одоо баримтлах үйл ажиллагаа явагдах юм байна. Тэгээд контенттэй бичлэгтэй хамтаагаараа төд хөдөлгөөн одоо ер нь удахгүй шүү дээ. Очоо шууд. Одоо ер нь бол удахгүй. Биднээс одоо хурдтай хугацааны туршид баримжуулсан шалгасан бүх юм нь бүх зүйлийг тогтоосон. Одоо баримтлах ажиллагаа хийгээд дуусах байгаад Амар сүртэй доошоо гал бүр амар сүртэй ордон шүү дээ. Тэр ер нь бас нэг зориг байгаа хэрэг. хөөхтэй. Зориг байгаа л да. Одоо жишээ нь биднээс байнгын мансуурлууд сэргэлсэн улсуудтай байнгын харьцдаг учраас тухайн этгээдийг одоо болцшгүй аюул эрсдлээс өөрийг нь өөрөө болоод албаагчийн аюулгүй байдлыг хангуулахын тулд ямар нэгэн үйлдэл хийх амжилтгүйгээр л бид түргэн шуурхай баримтлахын тулд бас нэг очроо өгж байгаа нэг хэлбэр. Албаагч зайгаа шахаад зогсолт хийсэн газарт нь дайшлан баримтлая. За сонслоо. Дайшлан баримтлах ажиллагаа явж байгаа ингээд одоо барихгаа явж байна гэдэг чинь биднээс гадна дахиад өөр улсууд бас явж байгаа байхгүй юу? Ер нь хаасайг л ер нь харт тамхитай тэмцэх газрын албаагчид байдаг гэж бас ойлгож болно. 17-гийн гэрэлтэх урагшлаа нэлээд шахаж ийн гэж шүү. За сонслоо зайгаа шахаарай. Өөрийн болоод хамтрагчийн аюулгүй байдлыг сайдар хангана шүү. Ямар амар би. Үнэхээр өсөж эрсдэлтэй ажил юм аа. Тийм ээ. Энэ бол бас танаа ажиллаар ингээд бодоод танаа ажлыг бодоод авах бас нэлээд айгүй хүндрэлтэй юм. Хүнд ажиллах тийм. Хүнд чинь ерөөсөө байнгын оройн цагаар шөнийн цагаар л Тийм энэ гэмтрийг илрүүлэх гэж бас албаагчд маань явдаг болохоор. За баримтлага ажиллагааг эхлүүлье. Аюулгүй байдлын сайдар хангана шүү. Нухт боломжоор хангаж болохгүй шүү. За. Аюулгүй хаалтан тий. Сая 10 секунд болсон уу? Ямар хурд хийвч тий. Сая хаалга нэг шиг л болсон тэгэл тий 10 секунд болсон болоогүй сая. За ер нь их л богино хугацаанд баримт ажиллагааг манай албаагчид мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг. Эдмүрийн баримтыг устгахаас өрсөн сэргийлэх байдлаар л ийм баримтлага ажиллагааг түргэн хурдан шуурхай зохион байгуулдаг байна. Амар харамсалтай бод ингээд бодж л байгаа газар ингээд гэвтэл ингээд залуу мөн яах ч нэг юм дорослт юм дээ л гэж одоо юм тий. Тэгэл тааста гоё байна, баяртай байна, сайхан байна гэж ярьсаар баярлалаа гэж ярьсаар байгаа сурцсан. Тэгсэн чинь амар одоо энэ ч одоо мэдээж ингээд одоо яалаа аавна мэдээж тий. Ингээл амьдралынх нь гонигтай дурсамж дэрмээ алгаар үлдчихэж байгаа байхгүй царайгаа. Яагаад энэ баг зүсэхгүй юу? Бодоод исэн чинь. Тэгэхээр энэ бичлэгээрээ дамжуулаад бас хүүхд залуучуудад бас хар тамхи гэдгийг бас хор уршиг бас сурчил хол байл гэж мэдээлэл өгөхгүй. Одоо тэгэл хараа ингээл энэ контент бол ерөөсөө хүний муухайг үсэх гэж иргээг байхгүй болно. Ирээдүйд болох эрсдэл те. Гэтэ угаасаа муу юм хийж л байгаа нь үнэн. Одоо тэгээд үлийн үрээ хэлэн ялаа бодох зөв. Тэр яг энэ зүрийн хүүхд залуучууд манаас энэ хатаа мас урлах байцаас бас хол байж чөлөө цагаа зөв боловсон өнгөрөөж өөрийгөө хөгжүүлэх тал дээр нэлээд
хараа хяналттай байх бол Аав ээжүүд хараа хяналттай гоо. тэгээ хараа хяналт Сул тий. сул байгаа тул маань улмаас л ийм их гэмтрийг Тийм байна. яг харт тамхины хэргийн өөрөө хохирч нь болчиход байгаа байхгүй. Тийм байна. Бас биднээс үйл ажиллагаа бас нэлээд идэвхжих хэвээр цаашдаа бодлого тодорхойлох хэвээр тэмцэх арга барилаа бас өөрчлөх хэвээр. Тэгээ бодлогын төвшөнд бас засгийн газраас нэлээд манай байгуул дэмжиж байгаа. За баярлалаа. За орох уу? За орё доо. За сая баригцаа ирээд байцаалтай гэж тэгээд хүлээж авлаа. Алгаа өтер саяны өөрөө чинь байцаагч байгаа хүн итгэдэг байгаа шүү дээ. Эний сая нэг одоо гэмт хэрэг илрүүлэхдээ бид хоёр цог явсан байхгүй. Тэгээд одоо энэ хүн сая ямар хэрэг үйлдсэн. Одоо хууль эрх зүйн өрөөнд ямар одоо ял оноод гэдэг ч юм уу те. Бас нэг жоохон мэдээлэл авчдаг юм гэж асуух гал байна л та. Тий. За саяны иргэний хувьд бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэг заасан мансуур уулгын сэтгцэн нөлөөд байцыг хууль бусаар ашиглах гэдэг одоо гэмтэрэгт бол одоо сэжигтнэр одоо ингэ тооцогдож ингэж одоо мөрдөж ажиллагаанд оролцож байна. Тэгээ мөрдөж ажиллагааны явцад хэрвээ одоо тухайн одоо мансуурлах байцыг худалдаалах зорилгогүйгээр авах юм бол 27-гийн 1 одоо энэ ингээд 1 2 3 4 гэж явж байгаа ингээд ардлахын хэсэг нь ингээд ихсэг тусмаа ялын ингээд санкц нь хүнд байдаг гэсэн үг. Би өөрөө ингээд за мэдгүй ингээд хэрэглэе гэж бодъё. Анхны удаа ч юм уу те хэрэглээд тэгээд гэм буруутайгаа мэдээ. За энэ бол үнэхээр буруу юм байна. Би буруу юм хийчлээ. Гэт танаа дээр өөрөө ирээд ингээд мэдүүлэг өгвөл ял мал нэг яад юм. Энэ нөгөө одоо өөрийн чинь хувьд бол ингэж асуух гэдэг шиг байна. За яадгийн магадгүй нэг найз нь одоо ингээд чамд одоо ингээд масуулбаа зөвчглөө шүү дээ. За тэнгууд авчлаа тийм ээ. Тэгээ мэдээ чи хэрэг гин буруугаа ойлгоод масуурлах байс гэдэг нь мэдээд тийм ээ. Сайн дураар цагдаагийн байгууллага гаргаж өгөх юм бол хууль ёрослол хүлээхгүй. Ямар нэг байлаа хууль ёрослол өөрөө сайн дураараа. Харин одоо ингээд бид нар одоо ингээд манай цагдаагийн байгууллага гүйцэтгэх ажиллагааны шугамар ч юм уу тийм ээ. Тухайн этгээдийг одоо ингээд гэрт нь очиод ч юм ингээд хойшлуулж ингээд мөрдөж ажиллагаа явуулаад ингээд нэгжлэг хийлээ гэдэг тийм ээ. Одоо жишээ хэлж зүгээр нэг жишээ шүү дээ. Одоо гэр чинь нэгжлэг хийе гэдэг юм бол тэр хүн за тэг манай гэрт байгаа би та сайн дураар гаргаж өгөх юм бол энийг бол сайн дураар гаргаж өгсөн гэхгүй. Айл хэдийн мөрдөж ажиллагаа яваад нэгжлэг хийх одоо тохиолдол одоо тий мөрдөж ажиллагаа явагдаад эхэлсэн болохоор яахгүй тэрнээс жишээл ямар нэгэн байдлаар цагдаагийн одоо мөрдөж ажиллагаа явагдаагүй тий зөвхөн өөрөө ингээд олоод авсан бургуулсан бол ингээд цагдаад өгөх юм бол хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөн хуулийн хариуцлага хүлээхгүй. Бас ингэ байна шүү дээ. Чи ингэж хэрэгэлцэн байсан шүү дээ тий. Хэрэгэлцэн байж байгаа тэрийг хэлэхгүй өнгөрөх юм бол ялтай юм биш үү? Тэр зөв нуун дараад тусан гэсэн үг. Хэлэхгүй байв. Хэлэхгүй байна гэдэг чинь тэгэл өөрөө ялгаагүй л. За ингээ. За би за өөр захад нэг өөр юм асууч юм. За ингээд би ингээ хоёр найстайгаас гуруулаа байлаа гэж бодчихсон. Тэгвэл манай нөгөө хоёр найз хэрэглэж байгаа. Тэгвэл би явах чи өөрөөс нь огт амьдрал дээр хэрэглэж үзээч хэрэглэдэггүй ус дурггүй. Тэгээ тэр хоёрыг мэдж байгаа хэрэг хэлэхгүй хар бас яа тийм бол Гэмтэргийг нуун дадлага гэдэг чинь өөрөө бас гэмтэрэг. Гэмтэрэгтэй одоо өөрөө хэрэглэхгүй байсан ч гэсэн Хэрэглэдэггүй байсан ч гэсэн иргэний үүрэгэл хэрэглэж шүү дээ. Энэ бол бас л адилхан хариуцлага хүлээн. Энэ зөвхөн масуурал бостор биш. Бүх төрлийн гэмтэрэгтэй шүү дээ. За баярлалаа. За ажилтны амжилт. Одоо өөрийн бараг 4 5 болж ингээд нэг шөнө тий хартан тий тэмс хөрсөн зэрэглэх контент хийлээ. Тэгээ энд өнөөдөр мдээгүй мэдхгүй юмудаа бүгдийг мэдж авлаа. Үнэхээр харт хамгаал бол үнэхээр аимшигтай бос юм байна. Хор уршиг нь ямар амар юм бэ тий. Одоо ерөөсөө өнөө маргааш ингээд толгомцсон асуудал болчиход байна шүү дээ тий. Тийм болохоор ерөөсөө одоо энд байгаа бүх хүмүүс хэлж байна. Ганц гэж байхгүй гэж шүү дээ. Ганцудаа хэрэглээл бол та ингээд донтогч одоо тэрний одоо нэгэн хамсаатан болж ийн гэсэн үг шүү дээ тий. Тэрэнд өөрийгөө мэдүүлж ийн гэсэн үг тий. Тийм болохоор эрүүл мэнд дээрээ өөрийгөө хохироох, за эрүүл мэнд өөрийгөө болон бусдыг хохироох тий. Энэс чинь бол маш олон үр дагавар одоо ар гэрээ зовоох гэдэг ч юм уу одоо санаа зовоох одоо тэгэл өөрөө яал авах гэдэг ч юм уу амар их олон асуудлууд ингээд үүсэж байгаа болохоор энэс манайхаа ерөөсө хол байгаасай хол байгаарай гэж хэлж байна. Хүсэж байна. Уриалж байна. Саналыг хүлээж авч ингээд хамтран ажиллаж гэдгийг авсан баярлалаа бас хэлмээр байна тий. За тэгээд бид хоёрын контент оюун төрөөд ингээд өндөрлж байна. Хаач. Би тэг одоо дахиад дайшлан баримтлах үйл ажиллагаа руу гарч байна. Та хоёр явах уу? Одоо цаг одоо 4 5 болж байна. Тэгээ одоо өглөө ажилтаа. Тэгээ ерөөхдөө бүх ойлголтоо мэдээлэл авчлаа юм. Тий. Тэгээ хамтарч хэлсэнд баярлалаа.
Баярлалаа. За Маш юуч их баярлалаа. бидний нэг өдрийн үйл ажиллагаатай танилцсан та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээ хүсэлт авсан маш баярлалаа. Зүгээрээ. За баярлалаа. За амжилт. За баярлалаа. За тэгээд за баярлалаа. Тий. Тэгээд бид хоёр тэгэл контент төгсгөж үтсэн харсан юм одоо бүгдийн тэгэл одоо контент үзэж байгаа дүү нартай аав ээжтэй за баярлалаа. амжилт. Яарад тогтноос уяад штэ. Тий. За тийм байна. Манайх ийм л одоо шаргуу ажиллаж байна. Ийм их нойр хоолгүй ажиллаж байна. Тийм болохоор манайхаа энэ зүйлээс ерөөсөө маш хол байгаасаа гэж уриалж байгаа шүү. Тий. Яг энэ дайныг зогсоохын тулд бид нар ганцхан энэ хар тамхитай тэмцэх алба биш. Бид нар бөөндөө гэр бүлээрээ тий хамтарч ингэж бөөндөө зогсоохгүй бол энэ үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн. Үнэхээр аюултай тахал болсон юм байна. За баярлалаа. За тэгээд хамт байсанд баярлалаа. Баярлалаа. Тэгээд манайхаа бүгдээрээ энэ зүйлээс хол байгаарай. Тэгээд дараагийн контент хүртэл баяртай. За баярлалаа.